илүү гол зорилго тавьж ажиллаж гин үү? Яг энэ бас хийж байгаа зүйлсүүдээ бусдад энэ борлуулад ч юм уу сая хэлж байгаа нөгөө байгууллагуудын захиалгыг аваад хийж гүйцэтгэж гэдэг юм хаана бас ашигтайгаар шинэ бүтээлүүдэд бол төрөх боломжийг нээж өгч байна шүү дээ. Тий, энэ бүтээгчдийн талбар дээр одоо энэ нэг гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүс бол оюутан залуучууд бол одоо анхныхаа туршилтыг хийн сайжруулна гэдэг рүү ирсэн тий. За түүнээс гадна одоо бидний нэг одоо энэ багш хариуцж байгаа багш болон энэ оюутнууд маань бол захиалгат ажлыг бол аваад одоо энэгээр бол одоо орлого олох өөрсдөө одоо нэмэлт орлогыг бүрдүүлэх бүрэн боломжтой. Бид нар өнгөрсөн жил нийслэлийн бизнес хөгжлийн газраас зохион байгуулсан жижиг дунд үйлдвэрлэгчдийн холбооны амар ойн 2023 гэдэг цагаан сарын үсгэлэн худалдаанд бас одоо энэ бэлэг дурсгалын зүйл энүүдээ бол хийж оролцож байсан бас. Бас энэ бүтээлүүдийг бол ганцхан энэ төсөл ажлын хүрэн шинээр гаргаж ирэх өмнө бас яг энэ шинээр технологи гаргаж ирэх бүтээлүүдэд төрүүлж хүмүүст үзүүлэх гэдэг энэ чиглэл дээр бол анхаарал ажиллаад иржсэн байна. Таны хувьд бол механик инженерийн чиглэлээр бол сурч төгссөн инженери чиглэлээр ажилладаг хүний хувьд бол мэргэжлийн бас онцлогийн талаар дурдвал яг залуучуудын дунд маш олон инженерийн талаар инженер мэргэжилтэй болохоор бол зорж байгаа залуучууд бол маш олон байгаа. Яг механик инженер гэдэг энэ мэргэжлийн онцлогийн талаар бас нэг үзэгчтэй бас нэг хаалцвал тий. Тий, би шилдэг ухааны технологийн сургуулийн механик теорийн сургуулийг төгссөн. Механик инженер мэргэжилтэй. Би болохоор одоо яг манай мэргэжлийн хувьд бол онцлог нь бол одоо яг бүхэл салбарт одоо яг машин механизм одоо тий механик одоо бүхэл салбарт бол ажиллах юм бүрэн боломжтой юм мэргэжил байгаа. Би энэ техник технологийн дээд сургуульд 2016 оноос эхлээд одоо яг механикийн багш, хүнд машин механизмын багш гэдэг ингээд сургуулийн менежер гэдэг ийм ажлуудыг үл хийгээд явж байгаа. Яг инженерийн технологийн чиглэлээр суралцж байгаа хүүхдүүд, сонирхож байгаа хүүхдүүдийн хувьд бол анханасаа ер нь яг мэргэжлээс сонгоод түүндээ тууштайгаар бэлдээд явах нь бол бас чухал зүйлсүүдийн нэг байгаа шүү дээ. Яг боловсролын салбарт анхаарах юм бол яг үүнтэй адилхан хүүхдүүдийн хувьд яг технологийн чиглэлээр сонирхоод байдаг гэвч яг нэг хичээлийн хүрээнд 7 хоногт 2 удаа ордог технологийн цагийн хичээлүүд байна шүү дээ. Хийдэг, бүтээдэг. Яг энэ хичээлээрээ хязгаарлагдаад өнгөрөх бус нэмээд хичээлээсээ нэмээд давтлах сургууль одоо математик хичээлээ гэхэд нэмээд давтлах сургуулийг аваад явдаг шиг яг технологийн чиглэлээр инженер болох ч хүүхдүүдийн хувьд ч гэсэн ийм бүтээх юмыг хийж оролдох энэ орчин бүрдүүлнэ гэдэг бол маш чухал байх шиг харагддаг. Тий, одоо энэ дээр болохоор бид нар яг нийслэлийн бизнесээс хөгжлийн газраас бол одоо ингээд 2 өдрийг одоо 7 хоног 2 өдрийг тий үлдсэн 3 өдрийг бол одоо яг техник технологийн дээд сургууль бол одоо энэ лаб талбарыг бол ашигладаг. Энэ талбарын хувьд бол одоо яг тийм цагийн хязгаар тогтоосон юм бол байхгүй. Оюутан суралцагч маань одоо яг хичээлээс гадуурх үедээ бол ингээд чөлөө зүгээр бол байнга ингээд байрлаж ажиллах бол юм хийх бол боломжтой тийм талбар байгаа. Техник технологийн мэргэжил гэдэг бол бус одоо мэргэжлүүдээс ялгаатай нь аливаа зүйлсийг шинээр бүтээдэг баялагийг бүтээж яг гарт өргөдөх тэр зүйлсийг бол шинэ инновацийг оруулж өгдөг хүмүүс бол байдаг шүү дээ. Тийм учраас яг энэ технологийн чиглэлээр сонирхож байгаа хүүхдүүдийн маань хувьд яг юун дээр эхэлж анхаарах ёстой юм бэ? Яг мэргэжлээд тодорхойлсон хүүхдүүдэд хоёулаас зөвлөгөө олгоод хүргвэл те. Яг энэ технологийн чиглэлээр би механик инженер ч юм уу бусад инженерийн чиглэлээр суралцъя гэж бодож байгаа бол юун дээр илүү анхаарах ёстой гэдэг юм болоо. Тэг яг энэ технологийн инженер технологийн мэргэжлэр суралцж байгаа бол одоо яг одоо инженерийн одоо яг суурь хөтөлбөрийн одоо яг суурь хичээлүүд дээр те одоо математик физик хичээлүүд дээр за мөн одоо яг өөрсдийнхөө техник сэтгэлгээг бол одоо ингэ сайн хөгжүүлж явах бол шаардлагатай байдаг. Энэ нь бол одоо яг цаашдаа яг сайн инженер технологич болоход бол одоо чухал үүрэг нөлөөтэй гэж үздэг. Шинээр инженерийн энэ яг мэргэжлийн хувьд цаашдын чиглэлийн хувьд бол аливаа нэг амьдрал дээр байгаа асуудлуудыг хараад за энэ асуудал бол хүмүүсийн дунд нийтлэг тохиолддог асуудал юм байна. Энийг ингээд шийдчих юм бол хүмүүс илүү амар хэлбэрч хийдэг юм уу те. Илүү нэг 5 үйлдэлээр хийх байсан зүйлийг 2 үйлдэлээр хийгээд гүйцэтгэх юм бүрэн боломжийг нээж харах нь бол тухайн технологич хүний нөгөө сэтгэн бодох чадвар гэдэг байгаа аливаа зүйлсийг илүү их нөгөө нэг технологич сэтгэлгээр харах гэдэг бол үүн дээр бол энгийн бус мэргэжлийн хүмүүсээс ялгардаг онцлог нь бол байдаг болов уу гэж боддог. Ер нь зарим хүмүүсийн хувьд бол илүү их том ялангуяа сурагчдын хувьд бол шинэ юм төсөл ажлыг хэрэгжүүлэхээр хийж эхлэх зорилго тавихлаарэ маш том зүйлсийг хараад байдаг те ерөнхий асуудал хараад байдаг. Гэтэл маш олон хүмүүсийн өдөр тутамдаа хийж байгаа энэ жижиг асуудлууд хүртэл шийдэх маш юм технологийн санаанууд байдаг юм шүү гэдэг энэ зүйлсийг бол харах нь бас нэг юм гол нөгөө технологийн салбарын хүний бас анхаарах хэрэгтэй зүйл юм шиг. Тий, одоо нэг жишээ нь энэ ансан тоглоомын үйлдвэрлэгээ гэх те эндээс л одоо яг 6-аас эхлэх үү яг нэг эхлэл нь чухал яг эцсийн бүтгэж үеийнхээс л одоо энэ нэг
одоо тоо ширхгийн хувьд одоо 1000 ширхэг гэхэд нэг тоо ширхгэндээс үрдэх биш үү? Энэ эхлэх юм бол одоо энэ манай нэг зураг зурцсан байхад одоо тэр манай тэр лазерын суурь машин дээр бол одоо яг зургийнхаа дагуу бол одоо тэр 200-300 ширхгээр ингээд нэг зургаараа ингээд зүсэлтийг явуучих нь одоо яг давуу талтай. За мөн энэ нь бол одоо яг нэг хүний инженер технологи хүмүүсийн хувьд бол одоо яг ажил хөдөлмөрийг л хөнгөлүүлж өгч байгаа тийм. Одоо энэ тоног төхөөрөмж маань сүүлийн үед одоо дэвшилтэй болоод ингээд програмын болоод програм дээр ажиллаад ирэхээр бол одоо хүний ажлыг бол төдий чинээ бол хөнгөлүүлж өгдөг. Бүтээгчдийн талбар төсөл энэхүү ажлын хүрээнд маш олон юм санаанууд гарч ирсэн. Бас хүмүүс танилцуулаад хийж хэрэгжүүлээд ингээд явж байгаа болов уу гэж бодож байна. Ер нь үр дүнгийн хувьд ямар шүү вэ? Энэ бүтээгчдийн талбар төсөл нь бол одоо маш амжилттай хэрэгжиж байгаа. Одоо тэгээд бид нар өнгөрсөн одоо 12 сард бол нээлттэй хийсэн. Үр дүнгийн хувьд гэх юм бол одоо яг эндээс маань одоо тодорхой одоо гарааны бизнес эрхлэгч залуучууд маань эндээс бүтээлүүдийг хийгээд туршиж байна те. Энэ нь бол бас нэг цаг алдахгүй бас нэг наривчлалтай энэ програм дээр ингээд 6 тус ингээд хийж байгаа учраас энэ хэмжилт энэ төр алдахгүй тэргээрээ бас давуу тал болж байна. Мөн одоо манай энэ багш оюутан суралцагчид маань бас энэ дээр нэг тодорхой хэмжээний бүтээлүүдийг хийгээд тэрийгээ бас үйлдвэрлээд бас ингээд нэмэлт орлого болоод байж байгаа нь бас үр дүн бий болж байна гэж харж байгаа. Яг энэ шинээр хийж хэрэгжүүлээд явж байгаа зүйлсүүд дээр нь сурагчдын хийж байгаа зүйлс дээр багш нар бол байнгын ихт уялдаа холбоотой хамтарч ажилладаг байх тийм. Яг заавар зөвлөгөөгийн цаг тухай бүрдэн өгөөд за ингэж хийчихвэл зөв юм байна гэдэг энэ багш сурагчдын энэ хамтын ажиллагаан дээрээс бол энэ бүтээлийн яг чанар чансаа улам нөгөө хийц хэлбэр талаасаа ч гэсэн илүү үр өгөөжийг бол нэмэгдүүлж өгдөг болоо гэж боддог. Ер нь өдөрт хичнээн цагийг зарцуулж багш сурагч нараа хамтарч бүтээлүүд дээр ажилладаг юм болоо. Хичээлийн болон хичээлийнхаа бус цагуудаар тий өдөрт энэ дээр бол бид нар нэг бүтээгчдийн талбар дээр яг талбарыг хариуцсан багш маань бол одоо ингээд бүтэн цагаар бол ажилладаг. Энэ дээр бол ингээд оюутан суралцагчид маань одоо хичээлийнхээ завсарч өгөөр тий ингээд бус цагаар бол ингээд тасралтгүй л энэ дээр бол үйлчлүүлж одоо юмнуудаа бол хийж яадаг тийм байна. Яг энэ бүтээлүүдийг хийж байгаа тухайн сурагчдын хувьд тий яг өөрөө ингээд бодсон сансан төлөвлөгөөгөө яг хийгээд хэрэгжүүлээд ирэхин цагт авж байгаа мэдрэмж нь бас шал өөр байдаг болоо хүүхдүүд нэг ингээд өөрснөө хийгээд ингээд гаргаад ирсэн ингээд хүмүүс танилцуулаад зогсож байхдаа гэсэн өөртөө улам цаашдын нөгөө технологийн чиглэлээр юм хийх хүслийг бадрааж өгч яадаг болоо. Тий одоо энэ дэр жишээ нь энэ онцон тоглоомыг хийхэд те одоо бид нар энэ дээр нэг гар багжаар ч юм уу хийвэл энэ дээр хэмжээ алдна бас нэг материалын илэгдэл хоригдлоор нь бас ингээд цаг хугацаа их ордог те. Энийг бид нар хүүхдүүд маань зургийн зураад ингээд програм дээр өгөөд лазерын машин дээр зүсэлтийснээрээ бол одоо энэ тоног яг нэг өөрсдийнх нь зурсан зургаар нь бол одоо ингээд алдаагүй гарч ирэх чигээр бол тэр нь бол одоо цаашдын нэг юмнуудаа ингээд хийх итгэлийг бол бас бий болгож байдаг. Мөн одоо энэ төхөөрөмж одоо хийсэн юмнуудаа бас бусдад сурчлах те таниулах за мөн одоо ингээд борлуулаад бас нэмэлт орлого бий болгож байгаараа бас хүүхдүүдийн бас итгэл одоо тэр чинь нэгээрээ сайжирдаг. Нийгэм хөгжихийн хэрээр хүмүүсийн анхаарал хандуулж байгаа зүйлсүүд шинээр өөрчлөгдөж цаашаа дэвшин хэрээр бол нөө технологийн чиглэлээр сурч хүүхдүүдийн сонирхох хийж бүтээх зүйлсүүдээр хүртэл өөрчлөлтийг гаргаж яадаг болоо гэж бодож байна. Өмнө нь бол яг энэ одоо хуучин хэрэглэгдэжсэн анхаарч байсан технологийн чиглэлүүдээс арай өөр тийшээ буюу одоо нөгөө техник технологи нөгөө хиймэл оюун ухаан гэдэг ч юм уу тий. Яг энэ технологийн мэдээллийн холбооны яг энэ чиглэлээр мэдээллийн инженер гэдэг энэ чиглэл рүү бас анхаардаг хүмүүс нэмэгдсэн юм шиг. Яг энэ тал дээр ер нь яг таны хувьд яаж хэрхэн зөвлөдөг вэ? Ер нь яг энэ мэдээллийн технологич гэдэг юм уу хиймэл оюун ухаантай холбогдсон энэ мэрэгчлэр инженерийн чиглэлээр яг суралцж байгаа хүүхдүүдийн хувьд хандлага нь ер нь ямар шиг байх шиг таны хувьд санагддаг вэ? Тэгээ одоо энэ сүүлийн одоо энэ тоног төхөөрөмж маань бол бүгд л одоо ингэ програм дээр ажиллах хэрэгцээг бий болгодог тийм. Тэгэхээр л хүүхдүүдийн маань одоо яг зөвлөж байгаа юм бол одоо яг тухайн одоо яг мэржлийн чиглэлээр их одоо яг ямар програмуудыг ашигладаг юм тийм. Зургийн ч юм уу. За тэр програмуудыг бол одоо хамгийн сөрөнд бол маш сайн сурах хэрэгтэй. Тэгээд тэр програм дээр одоо яг ажиллаж одоо сайн сурцнараа бол одоо тэр төхөөрөмж дээр бол одоо бас ингэ ажиллах цаашдаа ажлын байран дээр гараад одоо ингэ тийм юу хүндрэл үүсэхгүй байх талаас нь бол бас ингэ зөвлөгөөг өгдөг байгаа. За маш их баярлалаа. Өнөөдөр бид бүхний урилгыг хүлээж авч ирээд шинээр хийж хэрэгжүүлж байгаа энэ зүйлсүүдийн талаар болон бүтээгчдийн төсөл гэх юм талбар гэх төслийн талаар танилцуулсан танд маш их баярлалаа. Ажилд нэг амжилтыг хүсье. За баярлалаа. Та бүхэнд бас ажлын амжилт хүсье.